Хей, за та яг одоо илүү уруу суугийг хүлээн авсан сонсож байна. Та бүхнийгээ тавтай морил илүү уруу суугт гэж хэлье. За ингээд байнгын сонсогчдоо угаасаа маш их баярлалаа. Та бүхэн аз жаргал хүсье. За мөн эрүүл энхийг хүсмээрэн сүүлийн үед бас өвчлөл их байх шиг байна. Цаг агаарч их чангараад байна. Утаа их байна, тий. Бид нар ч одоо бас их хүнд ширээ нөхцөлд амьдардаг хүмүүс юм аа да гэдээ бас нэг хаяа бодох юм. За ингээд та илүү уруу суугийг анх удаа сонсож байгаа бол тавтай морил subscribe дарж бидэнтэй нэг дээрэ гэж хүсье. За өнөөдрийн ярих сэдв бол за юу гэдэг хүний сайхан сэтгэл, хүний хүн чанар, хүнийг одоо нэгнэ гэж байгаа тий энэ бүх чанар чинь хүнд байдаг айгу гоё сайхан зүйлүүд шүү дээ тий. Одоо мөнгнөөс илүү тийм сайхан чанарууд байхгүй. Энэ сайхан чанаруудын хүчээр, энэ хайрын хүчээр ч гэдэм энэ гоё халуун дулаан сэтгэлийн хүчээр бид нэр амьдралд одоо цаашдаа амьдрах эрч хүчийг ч юм хүсэл тэмүүлийг авч явдаг. За тэгэхэд хүний энэ сайхан чанар дээр тулгуурлаад хүнийг одоо байж боломгүй байдлаар луйвэрцсан, ашигласан ийм хэргийн тухай ярих гэж байна. За өнөөдрийн танд өгөх гээд байгаа миний мессеж юу вэ гэхээр ерөөсөө л энэ одоо хин нэгэнд та ингээ сайхан сэтгэл гаргалаа штэ. За одоо тэр хүнийг хайрлаж болно, тэр хүнд тусалж болно. За одоо юу гэдгийг танаас л гарч болох сайхан зүйлийг та нөгөө өөр хин нэгэн хүнд гаргалаа гэхэд нөгөө хүн чинь танд буцаагаад хариу барихтаа маш муухай байдлаар, маш өөдгүү, маш хүн чанаргүй, маш доромж байдлаар танд хариу барих юм бол танд би нэг л юмыг одоо битгий гэж одоо хүсмээр нь юу гэхээр та одоо юу гэдгийг хүмүүс ингээд нөгөө хүнээс одоо маш муухай хариу авсны дараа заашиг шүү амьдрал ер нь юм л үт юм байна. Би ер нь жоохон хүмүүст одоо нүр өхгүй ч тийм хүмүүстээ ер нь сайхан хандахгүй гэд ингээ хүн өөрийнхөө сайхан чанаруудаа өөр дотроо дарж эхэлдэг байхгүй. Тэгэхээр битгий тэгээрээ хин нэг олхиогүй нэг хөгийн луйварчнаас болоо хин нэг өөдгүү арчаагүй тэнэг амтнаас болж те та тэр сайхан чанарууд таны тэр дотор байгаа гэрэл гэгээ тэр сайхан зүйл устгах ёсгүй шүү. Та тэр хിവэрээ бай улам гэрлээ засвал улам сайхан бай улам бусдыг хайрлаарай л гэдэг мессеж өгөх гээд байгаа маа. За ингээд мэдээж бол бас одоо сүүлийн үед интернет цахим орчин хөгжиж байна. Маш их хөгжсөн. За энэ бол одоо ингээд бүр цаашдаа маш улам ихээр хурдтай хөгжөөд явна. Энийг бол одоо зогсоох арга байхгүй. Бидний яг амьдарч байгаа цаг үе яг ийм л цаг үе тохиож байна. Тэгэхээр хүмүүс интернетээр бол одоо хоорондоо хосууд маш их танилцдаг. За би энийг хизээч буруутгахгүй. Яагаад гэхээр өөрөө цаг үе юм байна. Тэгэхээр магадгүй хүмүүс хэлнэ л дээ өө интернет гэдэг чинь аимшигтай юм байна. Өө бурхан минь. За интернетээр л өстө хүнтэй танилцаж болохгүй юм байна гэсэн мессежийг би ерөөсөө танд өгөхгүйгүй шүү. Тэгээ энэ бол одоо хин хинтэйгээ танилцсан уу яана уу гол нь хүнийг таних хэрэгтэй болгоомжтой байх хэрэгтэй тий. Тэгэл явхад болно гэсэн утгаар хэлж байна. За ингээ олон зүйл нөрссөн бол ёстой уучлаарай. Тэгээд хэрэг рүүгээ ингээд хэдүүлээ орж байна. За цахим луйварчууд 2021 оноос хойш ерөөхдөө 2024 он хүртэл юм шиг байгаа. За Сингапурт олон 10 хүнийг өрхөнд оруулж нийтдээ бол тэр бум гаруй долларын заллин хийсэн байгаа. Цахим заллин. За ингээд тэр луйварчууд бол яаж энэ заллингаа хийгээд байдаг вэ гэдэг талаар одоо ерөөхдөө ярилцсан. За тэгээд нэг хохирогч эмэгтэй маань одоо яаж заллиулсан тухайга нэвтрүүлэгт ороод ярилцсан зүйлийг орчуулсан байгаа маа. За өнөөдрийн манай ярих сэдвд бол нэг хоёрхан л хүн орно. За энэ нэгт бол хохирогч эмэгтэй буюу Лаура гэх эмэгтэй гарна. За энэ эмэгтэйг бол би бол Лаура гэдээ яриад явна. За хоёрт бол одоо нөгөө луйварч нэг залуу байгаа. Манай энэ хохирогч эмэгтэй Лаураг бол луйвартцсан. За энэ залууг бол одоо Ли Бэйзи гэдэг бөгөөд би энэ залууг бол цаашдаа Ли Бэйзи биш зүгээр луйварчин гэдээ яриад явчих. За ингээл энэ хоёр хүний тухай л ерөөхдөө ярина. За өнөөдрийн оролцогч бол Лаура гэх эмэгтэй байгаа. Тэрээр 38 настай, эрүүл мэндийн салбарт ажилладаг бөгөөд за ерөөхдөө сувилагч хийдэг. Лаура бол Малайзын иргэн бөгөөд 2015 оноос анх одоо Сингапурт ирээд за тэгээд ингээд Сингапуртаа одоо хүртэл ингээд сувилагчийн ажил хийгээд ингээд амьдардаг эмэгтэй байна. Анх 2021 оны 6 сард Инстаграмаар Ли Бэйзи гэдэг залуу Лаура руу анх удаа танилцъя гэж мессеж бичсэн баг. Тэгэл тэр өөрийгөө бол одоо тэг гадаадд ажилладаг Шанхай иргэн гэж танилцуулсан бөгөөд ингээл Инстаграмдаа бол одоо нэг энэ доор харагдаж байгаа энэ зургуудыг бол оруулсан байсан. За бид нар чинь мэдээж одоо интернетээр хүнтэй танилцгаа нөгөө профайл руу ингээл ороод зураг хүрхийг нэгжээл хардсан штэ. За тэгээд энэ зургуудыг бол энэ луйварчин залуу Инстаграмдаа тухайд оруулсан байсан.
За тэр яг Лаура руу хамгийн анх ерөөхдөө яг юу гэж бичсэн бэ гэхээр те сайн уу намайг Ли Бэзи гэдэг өөртөө чинь танилцаж болох уу те ингээд одоо шууд л өөр лүүжин хандаад танилцъя гэд бичиж байгаа дуучлаарай энэ төр гээд айгу ийдэг хандсан байгаа байхгүй хамгийн анх. За ингээд Лаура ч гэсэн бол энэ залуугийн одоо Instagram profile руу н орж үзээд энэ зургнуудыг хараад тэгээ мань хүнтэй бол чатлсан. За ингээд энэ хоёр 10 гаруй минутын турш чатлсныхын дараагаар бүр цаашлаад гүнзгийрээд даам халаад гэдэг шиг тий. Тэгээд хоёр биенийхээ хувийн амьдрал руу ороод тэгээд хоёр биенийхээ одоо хувийн амьдралын тухай нэг нэгэндээ ярьж эхэлсэн. За ер нь бол одоо Лаура өөрийнхөө одоо хувийн амьдралыг бол мэдээж үннээр нь хэлсэн. За энэ лувир чинь юу гэж ярьсан бэ гэхээр би одоо ингээд 10 гаруй жил үерхсэн найз залуугаасаа салаад удаагүй байгаамаа. Тэгээд ингээд салсан нь бол одоо надад маш хүн цохилт болсон. Би дахиад одоо хүнтэй үерхий ч гэдэм юм уу хүнд одоо итгэж дахиад хүнтэй одоо юм дотн харилцаа үүсэхгүй гэж боддог болсон. Тэгээ надад бол одоо маш хүнд байна гэсэн утгаар Лаура сэтгэлээ илэрхийлсэн ба нөгөө лувир чинь. За тэгсэн нөгөө лувир чинь бол Лаурагийн ингэж бичсний хариуд бол ингэсэн байна л да. Оо, чиний экс найз залуугийн чинь тухайд бол үнэхээр харамсалтай байна. Гэхдээ чи баг багаар надад сэтгэлээ нээж болно шүү дээ гэд. За одоо мань хүнийг л тийм ээ. Ер нь л бол мань хүлүүл ер нь яхан юу вэ хандлагатай байгаад байна л та. За ингээд энэ лувирчин залуу бол өөрийгөө Канадын нийслэл Ванкувер хотод бол одоо ажиллаж амьдардаг. За интерьер дизайнерын одоо ажилдаг. За гэж өөрийгөө танилцуулсан. За тэгээ part time буюу одоо бусдад одоо чөлөөт цагаараа тий крипто валютын хөрөнгө оруулалт хийдэг гэж Лаурад танилцуулсан байна. За тэгээ энэ залуу ч өөрөө бас Лаура руу нөгөө интерьер дизайнераар ажилдаг гэж хэлсэн болохоор одоо нөгөө дотоод засал масал гоё интерьер хийсэн тэр тавилга мавилга байр марны зураг мургийг одоо явуулдаг байсан байгаа байхгүй юу? Энэ миний хийсэн интерьер нэтрэгээл. За ингээд энэ хоёр ч одоо ерөөхдөө бол өдөр болгон л нэгэн лүгээ бичдэг болсон байна л да. За энэ луурчин залуу бол өдөр бүр Лаура руу юу хийж байгаа, ямар хоол идсэн, хаана байгаа. За тэгэл дасгал хийж байгаа зургуудаа Лаура руу явуулдаг байсан. Тэгээ энэ хоёр чинь бүр сүүлдээ нэг лүгээ voice message явуулдаг болоод бүр видео call хүртэл хийж нэгнийхэн дүрсийг харж ярьдаг байсан гэж байгаа байхгүй юу? За мэдээж бол Лаура түүний энэ бүх зураг, энэ бүх одоо яриа ингээл өөрлөө нь видео call хийсэн, өөрлөө нь яаж хандж байгаа. Энэ бүхнийг бол Лаура ерөөсөө жинхэнэ гэж утсан. За энэ залуу үнэхээр надтай танилцах хүсэж байгаа юм байна. За ямар ч тийм луур муур гэж бол ерөөсөө толгойд нэг ч тийм үг бодол орж ирээгүй. Тэгээд Лаура бол бодсон л байна л да дотроо тий. Ваа, би нэр үнэхээр дэжгүй залуутай танилцчихлаа. Ер нь бол би бол өөрийнхөө одоо Mr. Right-ыг олчлоо гэж бодсон байна. За энэ Mr. Right гэж энэ англи хэлэнд голчсон хүмүүс их яриад байна. За энэ Mr. Right-ыг бол монголоор болгох юм бол одоо юу гэдэг вэ нөгөө цагаан морьтой хөө олчлоо гэж бодсон байгаа байхгүй юу? Тий. За тэгээ Сингапурт ганцаараа амьдарч олон цагаар ажиллаж тэгээд ганцаардсан эмэгтэй тийм ээ гинтэл нэгэн ийдэг сайхан боловсон залуу гарч ирээл өдөрт одоо түнлүү хид хид удаа мессеж хүчээл ингээд байгаа нь бол Лаурад бол мэдээж сайхан мэдрэмжийг төрүүлсэн байна. За тэгэл нөгөө залуу чи өдөр болгон тэгээ Лаура руу сайн уу юу хийж байна гэсэн мессежийг одоо ингээл бичдэг байсан. Энэ бол Лаурад айгүй гоё тийм өөрийг халамжлаад байгаа юм шиг хин нэгэн те энэ хорвоо дээр өөрийнх нь төлөө байгаа юм шиг гэж айгүй гоё халуун дулаан санагддаг байсан гинэ. За тэгээ та ялангуяа нөгөө тухайн үед чинь Лаура өөрийнх нь 10 гаруй жил үерхсэн найз залуугаасаа салцсан байсан. Энэ үед дахиад өөрийн гэсэн одоо нэг хүн гараад ирэхэд бол үнэхээр аятайхан байсан гэж Лаура ярьж байна. За ингээд тэд бол одоо 7 хоног чатлсныхын дараа бол нөгөө луурчин залуу бол Лауратай бол шууд биеэр уулзаж болцсох талаараа одоо хэлсэн байгаа. Би чамтай уулзмаараа би чамайг хармаар байна те. Ингээ хэлсэн байна. За гэхдээ бодит байдал дээр бол энэ луурчин бол хизээш Лауратай уулзаагүй. Лаура дээр ирээгүй эсвэл Лаурагийн тэнд дуудаж одоо болцож уулзаагүй гэсэн үг. За ингээд энэ нөгөө харилцан яриа ерөөхдөө нэвтрүүлэг учраас сурвалжлагч бол Лаурагаас асуудаг л да. За та яагаад энэ харилцааг цааш нь ингээд үргэлжлүүлэхийг хүссэн юм бэ тий анх. За магадгүй хэд хэд чатлаад ч юм уу дунд нь хүмүүсийг болдсон шүү дээ. За тэгээд энэ юусоо шалтгаан нь юу вэ? Бүр өдийг хүртэл ингээд маш ихээр луурдуулаа бүр ийм байдалд орон ордлоо та яагаад энэ харилцааг үргэлжлүүлсэн юм бэ гэж асууж байгаа. За тэгэхэд бол Лаура хэлжлээ л да. За нэгт бол би тэр ерөөсө Христийн шашин шүтдэг хүн байсан гэж.
За Лаура ч гэсэн өөрөө христийн шашинтай байсан юм байна. За хоёрт бол нөгөө Луурчин залуу бол Лаураг маш сайн ойлгож байсан. Түүнтэй ярилцаж байсан. Лаураг сонсож байсан. Дээрээс нь Лауратай аливаа зүйл дээр үзэл бодол санал нэг байсан гэж байгаа. За ерөөсөө л энэ хоёр шалтгаан бол энэ харилцааг ерөөсөө ямар ч үед таслаагүй цааш үргэлжлүүлэх ерөөсөө гол цөм болсон. За ер нь бол одоо энэ Луурчин бол Лаурагийн итгэлийг олцсон байна л да. Итгэлийг одоо тавцсан байгаа байхгүй юу. За жишээлбэл бол одоо Луурчин Лаура руу оройн цагаар ингэж бичдэг байсан гинэ. За өнөөдөр ажил нь хэр байв да? Ядарсан уу? За мэдээж ядарсан баха. Одоо энэ хоёр ч нөгөө цаашдаа бүр хамт амьдрах тугаа ярьсан байгаа байхгүй юу. Ер нь бол одоо би чамтаа ирээдүгөө бол нэг харж байна. Би бол одоо чамтаа баг гэрлэн ч гэж ярьсан байгаа юм. За тэгээд нөгөө залуу чинь ингэдэг байсан гинэ нөгөө Луурчин чинь. Хоёлаа хамтдаа ирээдүйд сайхан амьдрахын тулд өөрсдийнхөө одоо мөнгө санхүүг босгох хэрэгтэй гэх зэрэг нөгөө жинхэнэ нөгөө Луурийнхаа үгийг баг багаар ингээд чатан дундаа шургуулаа л гэдэг байсан байна. Ингээ ажиглаад тахаар. За тэгээд сурвалжлагч бас асуудаг л да 2021 он гэдэг чинь яг нөгөө ковидын үе таарад байна тий. Нөгөө дэлхийд дахна карантинд орцсон нэг тийм үе байсан. 21 он билүү тэр чинь би бас сайн санахгүй байна. За ингээд сурвалжлагч бас асуудаг. За ковидын үед одоо та яг тухайн үед эмнэлэгт одоо совилгчаар ажиллаж байсан. Тийм учраас та маш их ачаалттай бол ажиллаж байсан үед одоо энэ залуутай ингээд танилцсан байна. Тийм үг асууж. За тэгэхэд бол Лаура бол мэдээж тийм. За тухайн үед бол Луурчин бол Лаурад хэлэхдээ те би чамайг бүх талаар ойлгож байна, дэмжиж байна, урт цагаар ажиллаж байгааг чинь ойлгож байна гэл хэлдэг байсан. Окей те чиний совилогч хийдэг, чиний одоо тэр хүнд өвчтөе хүмүүстэй ажилдаг энэ төр чинь бол одоо хамаагүй би чамайг дэмжнэ, би чамайг ойлгоноо. Тэгээ хоёулаа ингээл хамт амьдрнаа л гэд яриад идэв гэсэн байна. Ерөөсөө л энэ Луурчин бол тийм ээ ирээдүгээ Лауратай хамт амьдрал зохионоо гэсэн маш тодорхой сэтгэлдлийг уг эмэгтэй төрүүлсэн байгаа байхгүй. Толгой дотор нь хийцэн гэсэн үг юм бодлыг. За ерөөсөө л энэ хүн бол миний ирээдүйн нөхөр юм байна. Энэ хүн надтай амьдрах юм байна. Энэ хүн миний төлөө юм байна гэсэн одоо бодлыг хүний тархинд л энэ Луурч хийцэн байгаа байхгүй. Тэгээ Лаура ерөөсөө энэ хүнд итгэцсэн. Нөгөө уулзаагүй, уучраагүй хүндээ итгэсэн байна. За ингээд энэ Луурчин бол мэдээж ирээдүйд хамт амьдрах төлөвлөгөөнд бол Лаураг итгүүлснийхэн дараа за хоёулаа л ерөөсө хамт л мөнгө олъё гэдээсэн. За үнэхээр энэ хүн баян хүн байсан бол тэгэж одоо крипто дээр амьдлаг ажиллаад те ингээд чигтэх мөнгө болдог гэсэн бол ер нь Лаурагаас мөнгө авч яах гэдэг. За тэгээд энэ ингэсэн байгаа. Нөгөө Луурчин Лаурад ингэж хэлсэн. За би чамд ерөөсөө крипто валютын талаар зааж өгье. Биткойн гэж юу болохыг зааж өгье. За ингэж чи крипто валютын платформ руу ороод яаж мөнгө оруулаад яаж одоо тэндээс ашиг гаргаж авахыг зааж өгье. Яаж биткойн олборлохыг би ерөөсөө чамд зааж өгье, тайлбарлаж өгье гэж хэлсэн. За Лаураач татгалзаагүй. За ингээд энэ Луурчин бол одоо крипто валют биткойны талаар тодорхой мэдээлэл. За тэр валютын одоо юм руу яаж орохыг Лаурад хэлж зааж өгсөн байна. За мэдээж энэ хоёр ч нөгөө цахимаар л хоорондоо харилцаж энэ бүхэл явуулсан. За ингээд зааж өгснийхэн дараа Луурчин тэгсэн байгаа байхгүй. За одоо миний MyCL-ийн орлоо одоо миний тэнэгхэн охин, хонгорхон охин миний тий. За одоо ингээд чи миний заавраар ингээд хөрөнгө оруулах юм бол ингээд айгүй хурдан сураад их хэмжээний мөнгийг олноо. За ингээд одоо гэл ингээд Лаураг л одоо ятгаад байсан байна л да. За ингээд энэ хоёр 3-7 хоног чатлаад 3-7 хоног гэдэг чинь 21 орчим хоног тий. 21 22 хоног. За ингээд 21 хоног чатлсныхаа дараа Луурчин бол одоо шууд тулгсан байна Лаурад. За ерөөсөө л чи наадтай хөрөнгө оруулалт ерөөсөө хийчих. Тэгээ чи крипто валютын платформ дээр өөрийн дансаа нээгээд тэр дансаа бүртгүүлээд тэгээ чи өөрөө дансаа удирдах явнаа. Тэрнээс одоо миний нэр мэр дээр ч юм уу данс нээхгүй. Тэгээд одоо би чамаас одоо $1 авахгүй. За ингээд хоёлаа урагшаа ирээдүйн сайхан амьдралын төлөө хамтдаа бол зүгээр биткойныг олборлыг common гэж хэлсэн байгаа. За ингээд Лаура бол мэдээж Лаура тухайн үед бол бэлэн мөнгө байгаагүй гэж байна. За ингээд Лаура зээлийн картаа ашиглаад банкнаас 30,000 Сингапур доллар хамгийн ихний ээлжинд зээлж авсан байна. Ингээд Лаура бол нөгөө Луурчныхын заавраар крипто валютын тоглолтод орсон. За ингээд 30,000 доллар бол өөрөө данс нээгээд за ингээд тэр крипто валютын платформ руу 30,000 доллар оруулсан. За шууд алдсан байна.
За энэ болохоор энэ данс хуурамч байсан. Тэр палацуурамч гэсэн хуурамч байсан. Энэ луурч ерөөсөө энэ лавраг бол холигдсон байгаа байхгүй. Яг жинхэнэ платформ руу бол энэ лавра ороогүйсэн били. Ерөнхийдөө $30,000 оруулаад алдна гэдэг бол энэ луурч ерөөсөө лаврагаас $30,000 хөвгөл авчиж байгаа байхгүй. За тэгээд мөнгөө алдаад мэдээж энэ чинь $30,000 ч одоо бага хэмжээний мөнгө шүү. Сингапур доллар бол одоогийн ханшаар Америк доллароос бага зэрэг хямдхан байгаа бах. Тэгтээ нэлээд өндөр ханштай. Монгол мөнгөний хажууд бол. За ингээд луурчин бол лавраад хийсэн байна. За чи санаа зовох хэрэггүй. $30,000 бол их мөнгө биш ээ. Энийг бол одоо хоёлаа зүгээр нэг биткойн олборлол нэг олох юм бол зүгээр хав гээл амархан олчихно. Чи санаа зовох хэрэггүй энэтрээ гэж лавраг ятгсан байгаа. За тэр үед бол лавра бас нэг ихний шокыг авсан байна л да. Гүн чи юу илээ. За би банкнаас $30,000 зээлсэн байдаг. За энэ чинь хугацаатай, хүүтэй тийм ээ. Ингээд нэг өдрөл ч юм уу сарын дотор төлчихгүй учраас за ер нь одоо хоёлаа ингээд болио доо. Би одоо зээл мэлээ төлөе доо. $30,000 юу вэ те. Нэг хэдхэн минутын дотор ингээд алдчихна гэдэг чинь ингээд лавра жоохон шоконд ороод луурчинд хэлсэн баг. Тэгээ луурчин ч гэсэн за одоо болио хоёул ингэ харилцаа болио гэж хэлсэн. За тэгсэн бол луурчин яг энэ үед лавра зогсох байсан. Хамгийн харамсалтай нь лавра болиог байхгүй. За тэгсэн нөгөө луурчин ч лавраар уус уянгийн мессежүүдийг явуулсан. За ингэж хэлсэн ба. Чи надаас явах юм бол би бүх зүйлээ алднаа. Бити надаас салаач дээ. Чамгүйгээр миний амьдрал ямар ч утга учиргүй. Чи бол одоо миний амьдралын тий миний амьд яваа амьдарч байгаа шалтгаан энэ тэр юм гэж. Энэ луурчин залуу лавра руу мессеж утсан. За ингээд лавра бол хөөрхөн амт ингээ уяраад энэ үгэнд нь итгээд хамгийн гол нь энэ хүнд чи итгэцсэн байсан. Тэгээд луурчны ятгалханд ороод холбоогоо таслахгүй үлдсэн байна. За ингээ бэжэд л бол нөгөө луурчин ч бас лавраг тийм ээ бас нэг хөөрхөн өөртөө татахын тулд данс руу $10,000 буцаагаад лаврагийн данс руу шилжүүлсэн баг. За тэнгүүтлээ ингэж хэлсэн. За хоёулаа энэ $10,000 дахиад нэг оролдоод үзье. За тэгээд болох бахан амахан энэ тэр юмэрээ гэдгснэ хэд хоног холбоогүй байсан гэж байгаа. За тэгээд нэг хүн чинь нөгөө холбоогүй байх нөгөө эсрэг талын харилцагч чинь яасан болоо, ийсэн болоо, өнөөдөр бичих болоо, маргааш бичих болоо, за орой нэг өдөрт бичдэг дээ, бичих болоо гэнгээ хүн хүлээдэг байхгүй. Энэ чинь нэг сэтгэл зүйн нэг тактик байхгүй. Нөгөө хүндээ яах нэг өөрийгөө бодогдуулаад байх нэг тактик. Тэнгүүтлээ энэ хэд хоног алга болсон гэж байна. За тэгэнгүүтлээ хэд хоногийн дараа гарч ирэхдээ ингэж хэлсэн ба. За одоо ерөөхдөө хоёулаад бол $10,000 байна. За ингээ $10,000 нэг одоо бит хийчин штэ. Нэг тавьчин те. Тэгэнгүүтл бүх мөнгөө хоёлаа алдахгүй тулд хоёулагийн дансанд ерөөхдөө цаана одоо хоёулагийн одоо тэр нөөцийг хадгалж явах дахиад мөнгө хэрэгтэй. Тэгээ ахиухан мөнгөөр хоёулаа ингээ биткойн худалдаж аваад тэгээд биткойн өссөн үед буцаага зарах юм бол хоёулаа зүгээр штэ цөм ашиг хийнэ. Гэл амар өөртөө итгэлтэй тийм намуухан дуугаар voice message-ийг энэ лавра руу явуулсан байгаа байхгүй. Тэр voice-ийг одоо яг энэ нэвтрүүлгийн үеэр тавьдаг л да. Яг хятадаар ярьдсан байлээ энэ залуу. Тэгээд ер нь бол энэ Сингапур, Малайз улс чинь бас хятад хэлийг ер нь ойлгодог бас англи хэлтэй хүмүүс байдсан билээ. За тэгээд нөгөө залуу бол дандаа хятадаар бичиж хятадаар лавра руу ярьж исэн. За ингээл жигтэйхэн тэр voice-ийг сонссон чинь те хонгор минь болноо. Одоо ингээд хоёул ингээд тавьчнаа. Одоо ингээд ихчнээ. За ингэснийхэн дараа хоёулаа биткойн аавна. За ингээ хэсэг ингээ платформыг ажигланаа. За тэгээд ингээ хоёулаа яа маань гэдэг лаг ярьж байгаа байхгүй. Ерөөсө бүр дүрдээ орцсон те. За ингээд тэгсэн чинь нөгөө лавра бол түүний ятгалханд ороод энэ санааг нь шууд зөвшөөрөөд өөрөө хөрх амт гэж бодсон гэж. За би ер нь бол одоо ирээдүйн нөхөртөө туслахгүй бол одоо болохгүй. Одоо энэ хүн чи хөрх амт ингээл те бас ингээл бит хоёр ирээдүйн төлөө л ингээд дээ шүү дээ гэж бодсон гэж. Тэгтэл нь одоо хүнийг яах нөгөө гошгруулна гэдэг шиг гошгруулсан байгаа. За ингээд лавра бол одоо нөгөө дансанд байсан 10,000 дээрээ дахиад мөнгө нэмхийн тулд мөнгөний эрэлт гарсан. За ингээд лавра өөрийнх нь эцэг гэхээсээ мөнгө зээлсэн, найзуудаасаа мөнгө зээлсэн, дээрэс нь бол одоо Сингапурын мөнгө хүлэгчдээс мөнгө зээлсэн байна. За ингээд лавра луурчин руу мөнгө явуулах үед бол одоо нөгөөх нь одоо бүх мөнгөний бооцон тавиад ирэхэд алдчихлаа, буцаад олноо одоо ингээл аргадаал худлаа яриад идэгсэн байгаа. За ингээд энэ байдлаар явсаар байгаа лавра байж тээ нийт энэ луурчин руу $270,000 шилжүүлсэн байгаа байхгүй. За одоогийн ханшаар бол за бараг 1 тэрбум төгрөг юм бэлээ Монгол мөнгөөр. Тэгэхээр 2021 он долларын ханш 3,000 гарсан байсан уу? Хэд байсан болоо. За тэгэхээр за ер нь 3,000 гараагүй бол нэг 800 сая 900 сая орчим. Одоо төгрөгийг энэ луурчин руу лавра шилжүүлсэн байгаа байхгүй.
Тэгээд нөгөөх нь мэдээж хулигтаа лавраад буцааж өгөөгүй. За тэгээд лавра энэ их өрөнд орсноосоо болоод хоол идэж чадхаа болоод унтаж чадхаа болоод түүний зүрх нь өвдөөд бүр зүрх нь л хаагчих гал байсан байл да. За ингээд эмчид очиод эмчид үзүүлсэн байна. За тэгэхэд бол зүрхний эмч бол лаврагийн зүрхний байдлыг үзээд хөөрхөө та хаалгаанд орох шаардлагатай байна. Таны зүрхний асуудал бол нэлээд хүндөвтөр байдалд байна гэж хэлсэн байна. За ингээд энийгээ бол одоо лавра нөгөө нэг луурчин залууд хэлсэн. За тэгсэн нөгөөх нь бол лаврад амар гоё үг хэлсэн байгаамаа амар юм. Тэгээ лавра ингээд нөгөө эмчид за би хаалгаагаа түр хойшлуулъя. Яг одоо өнөө маргааштай ойрын хугацаанд уурч чадахгүй нэ эмчээ жоохон түр хүлээжээ гэж лавра эмчид хэлсэн. Хаалгаанаас татгалзаад байсан байна түр хугацаанд. За яагаад лавра хаалгаанаас татгалцсан бэ гэхээр луурчин лаврад ингэж хэлсэн байна. Би Сингапурт очиж чамтай хамт одоо хаалгаанд орох үед чинь байя. Чамааг сахиа. Чи намайг жоохон хүлээжээ. Тэгээд одоо чи юм хүнд зүрхний хаалгаанд орох гэж юм чи хоёулаа хамт вэ. Би чам дээр очино гэж хэлсэн байхгүй. За ингээд лавра хүлээж ихоор мэдээж лавра нөгөөхөө ирнэ л гэд итгээд байгаа шүү дээ хөөрхөн амтаа. Тэ. Тэгээ энэ хугацаанд луур чинь дахиад нэг зал зохиосон заяа. За юу вэ гэхээр ингэсэн байгаа. За чи машина зараад лавра тий мөнгөний над руу яг одоо явуулчихаа. Тэгээд хоёулаа дахиад нэг хөрөнгө оруулалт тэгээд нэг цөм ашиг олъё. Тэгвэл би чам дээр өстө нэрэ бараг л одоо тий нөгөө биткойноо зараад олборлоо тэгэл би чам руу өстө маргааш ч юм уу дахиад очие. Нисээд очие гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд баг чи над руу л мөнгө явуулчих юм бол би чам дээрээс айгүй урд очие штэ гэсэн мессежийг өгөөд исэн. Тэгээд лаврач одоо бүр гайхаал тий $270,000 явуулсан байдаг. За тэрнээс бол одоо эхний $30,000 $10,000 лавра руу буцаж шилж байсан. Өөр мөнгө байхгүй. Тэгээ өөрөө зүрхний асуудалд орсон. Тэгээд нэг хүн цаанаас нь ятгаал ирсэн мөнгө л гэдэг. Ингээд лавра бүр гачин байдалтай байсан чинь нэг өдөр лаврагийн аав нь лаврагийн утас руу нэг линк явуулсан байна. За миний охин нэг линкийг нэг чинь ороод үзье тэгтэр нь юу болоод байна гэдээ аав нь явуулсан баг. За ингээд лавра бол одоо тэр линкэн дээр дараад үзсэн. За линк бол нээгдсэн. За тэр линкэн дотор ямар мэдээлэл байсан бэ гэхээр нэг Сингапур эмэгтэй онлайнаар танилцсан залуудаа хулигтуулаад, луйрдуулаад маш их хэмжээний мөнгөө алдсан тухай байсан. Тэгээ бүр дээрээс нь тэр луйрчны зураг нь байсан байна. За тэгсэн чинь тэр луйрчны зураг бол яг одоо лаврагийн чаталдаг залуугийн зураг байсан. Оо бурхан минь. Яг энийг мэдэрх үед нөгөө лаврагийн зүрхийг хаагдчихсан баг тий. За лавра бол зургийг хараад түүний ертөнц зүгээр тэр дороо сүрсэн. Юу вэ тий? Хаашаа залгаж хинээс тусламж гуйх яах вэ гэдэг учраас лавра бол тэр үед юусоо олоогүй гэж байна. Зүгээр шоконд орсон. Зүгээр одоо паникнд хүн ингээ ордон шүү дээ яаж ч чадахгүй ингээл. За ингээд энэ бүх үйл явдлаас лавра яагаад ийм гинэн байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэ уулзаагүй, учраагүй, мдээгүй хүн рүүгээ бүхэл бүтэн $270,000 яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. За энэ дээр бол ерөөсөө луйрчид яг өөрт тохирох одоо тэр луйрдах хүнээ бол олж аваад тэдний хэрэгцээг маш сайн судалдаг гэж байна. За тэгээд хохирогч болох хүнийхээ бодол санаанд алсын зайнаас нөлөөлж түүнийг удирдах гартаа бүрэн оруулж авдаг байна. Атгандаа оруулдаг гэсэн үг. За ингээд цагдаагийн сэтгэл судлаачаар ажилладаг нэг Сингапурын нэг мэргэжилтэй эмэгтэй энэ нэвтрүүлэгт оролцдог л доо. За ингээд энэ эмэгтэй болохоор ингэж байгаа. Миний ажил бол яг энэ луйрчдын хохирогчтой ашигладаг аргуудыг бол судлах одоо тийм ажлыг бол би хийдгээ. За тэгэхээр энэ лаврагийн луйрдуулсан энэ тохиолдлыг бол одоо луйрчдын хэрэгэлдэг нийтлэг арга бөгөөд маш энгийн арга гэж энэ эмэгтэй хэлсэн. За цахим луйр яаж явагддаг вэ гэхээр ерөөсөө луйрчин хохирогчд яг тохирсон профайлыг үүсгдэг гинэ. За одоо нөгөө профайлыг та бүхэн мэдэн штэ нөгөө Facebook профайл, Instagram энэ төр гээл нөгөө пост оруулна, өөрийнх нь зураг мургаа хийн тий. Тэрийг чинь зохион байгуулалтаа хийдэг байх нь штэ. За энгийн хүмүүс бол хамаагүй штэ бид нар бол тэгэл тухайн үедээ зураг оруулна, постоо бичин хамаагүй гэдэг тийм үү. За энэ луйрчд бол зохион байгуулалтаа үнийг хийдэг гэж. За хохирогч одоо яг тэр бай болгосон эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу за шашин шүтлэгтэй хүн байвал эсвэл гэр бүлтэй болохыг хүсэж байгаа хүн байвал одоо нөгөө хохирогчийн профайл руу ороод нөгөө хүнээ судлах нэ тэ. За ингээд луйрчин бол одоо маш шашин шүтлэгтэй хүний дүр эсэгдэг гинэ. За тэгээд бас л яг л одоо гэрлэх гэж байгаа хүнээ хайж буй мэтэр жүжиглэнэ гэж. За тэгээд нэг зүйл маш тодорхой. Юу гэхээр тэд бол маш идэвхтэй байр сууриас одоо нөгөө хохирогчоос бол маш их олон асуултыг асуудаг гинэ.
За дээрэс нь бол одоо чамтай ингээл үзэл бодол нэг байгаагаа амьдралыг үзэхэд үзэл нэгтэй альваа зүйл дээр чамтай санал нэг байгаа байдлаагаа одоо чамд хэлнэ, мэдрүүлнэ, ойлгуулна, чам руу бичин чаатлна гэж. За ингээд энэ олон асуулт бол чамаас айгүй асуугаад идэг гин. За одоо юу ч үж болно шүү дээ, тий. Чи юу идэг вэ? Яадаг вэ? Чиний амьдралын зорилго юу вэ? Чи амьдралыг юу гэж боддог вэ? Юу ажил төрөл ах トゥ за сонирхол хобби за юу эдийн тий. Чиний тухай чамтай холбоотой асуултыг л маш их асууна гэж байгаа. За энэ бүхний шалтгаан нь ерөөсөө юу вэ гэхээр нөгөө л уурчин чиний талаар ерөхийн мэдээлэлтэй болж авах гээд байгаа учраас энэ олон асуултыг чамаас асуугаад байна. Тэрсэл байнга л асуулт асуугаад байх нэ. За ингээд нөгөө цахим орчинд одоо нөгөө интернетээр танилцсан нөгөө эсрэг луурчныгаа бол хүн бол мэдээж луурч гэж мэдэхгүй байгаа шүү дээ. За тэгэхээр ихэнх хохирогчд сэтгэл зүйдээ дотроо юу гэж боддог вэ гэхээр ерөөсөл сөүлмэтээ олчихлоо гэж бодд юм байна. За яагаад тэдэнд ийм бодол санаа, ийм мэдрэмж төрдөг вэ гэсэн чинь ерөөсөө маш хурдан нэгнтэйгээ уулзраа олдог. Нөгөө харилцагч чинь одоо чамтай тий өөртөө нь бол бүх тал дээр нийцэмжтэй болоод ирэх үед одоо луурчдад одоо хохирогч дурлж эхэлдэг гинэ. За ерөөсөө л энэ миний сөүлмэт юм байна. За энэ ерөөсөө л миний заяаны айн юм байна. Тий энэ ерөөсөө л миний найз залуу, найз эмэгтэй болох хүн байна гэд. Ингээд итгээд дурлаад эхэлдэг гэж. За тэгэхээр өөрт яг тохирсон хамтрагчаа олжглоо гэж бодох үед хүнд бол маш их хэмжээний итгэл төрж луурчны төлөө юу ч хийхэд бэлэн болдог тийм сэтгэл зүйн байдалд хүн ордог гэж байгаа. Хүний тархин дээр тоглолт хийгээд байна да. За ингээ мөнгөний цахим луурд бол одоо томоохон албан тушаалтай. За айл эсвэл одоо их өндөр цалин авдаг хүмүүс өртдөг гэж байгаа шүү. Мэдээж одоо энэ луурч чинь гол зорилго бол танилцж байгаа зорилго мөнгө учраас мэдээж ядуу хүнтэй бол чатлах байна шүү дээ тий. За учир нь тэд их хэмжээний мөнгийг гаргах санхүүгийн чадвартай байдаг. Өндөр албан тушаалтай эсвэл одоо өндөр цалин авдаг хүмүүс яах нь их хэмжээний зээл авах боломжтой ч юм уу. Эсвэл цалин өндөр учраас одоо санхүүгийн одоо эрхчлэлд хүрсэн боломжтой байдаг гэж. За луурчид хүний ямар сул тал дээр одоо ажилтдаг вэ? За одоо магадгүй ганцаардсан нэг одоо хохирчоо болгоод байна уу? Эсвэл одоо хүний хайрлуулах хүсэл дээр суурилж тоглолт хийгээд байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа. За энэ цагдаагийн сэтгэл зүйч эмэгтэй бол хэлэхдээ ингэж байна. За маш олон төрлийн луур байдаг учраас одоо хүний өөр сул тал дээр луурчид одоо төвлөрч ажилтдаг гинэ. За ерөөсөө луур одоо цахим луур, мөнгөний луур гэхэл яг ийм тийм гэж хэлэхгүй гэж. За жишээлбэл одоо зээлийн луур дээр бол луурчид яаж ажилтдаг вэ гэдгийг энэ эмэгтэй тайлбарласан байна. За зээлийн луур дээр бол ингэдэг гинэ. За танд хамгийн бага хүүг санал болгоно. За та сардаа бол өстой амар бага хүүдүүл. Манайх бол танд өстой хамгийн бага хүүг яа тий. За ингээд санал болгоно. За мөн танаас тийм олон бичиг баримт шаардахгүй. Танд одоо зөвхөн ганцхан тэр багт боломж гэдэг юм уу тий. Ингэж хэлнэ. За та тэгээ зээлээ маш богино хугацаанд авч болно. Бид бол одоо таны зээлийг бол одоо та ингээд энэ бүхнийг өчгөд л тэр дорн гаргаад өгнө гэх маягаар аятайхан саналуудыг танд эхлээд тавьдаг гэж байна. За ингээд энэ гой саналуудаа тавингуул хүний тархич нь вау нэрээ боломжийн юм байна гэсэн бодол хүн төрөөд ирнэ дээ. За тэгэнгүүт л хамгийн сүүлд та эхлээд одоо хураамж болох тийм ээ хідэн төгрөгийг одоо бидрэлүү шилжүүлснээр танд одоо зээл авах эрх чинь үүсчих юм аа. Тийм учраас та одоо мөнгөө эхлээд бидрэлүү шилжүүлч гэдэг нэг тодорхой хэмжээний мөнгө заадаг гэж байгаа байхгүй. За тэгээд нөгөө хүн итгээд цахим орчноор нөгөө мөнгөө шилжүүлдэг. За ингээд нөгөө луурчууд бол мөнгийг авдаг. Баяртай ямар ч зээл ямар тийм байхгүй сургуу алхуулдаг гэж. За мөн одоо энэ Сингапурын нэг дата судлаач гэдэг нэг залуу байдаг. За Ли Жинпин гэдэг залуу байгаа. За энэ хүн бол ярихдаа яг энэ Лаурагийн луурдуулсан одоо тэр юмыг л тайлбарлаж хэлж байгаа байхгүй юу. За юу вэ гэхээр Лаура Google-ийн хуурамч вебсайтын золиос болсон гэж энэ залуу хэлж байгаа. За яасан бэ гэхээр ерөөсөө энэ жинхэнэ зээлийн компани дүр эсгэж одоо энэ Google интернет орчныг ашиглаад одоо юу гэдэг нэг банк ч юм уу нэг одоо албан ёсны одоо тэр биткойн олборлдог компани ч юм уу одоо тэр платформын дүр эсгээд энэ хүн бол яг тэр жинхэнэ банк жинхэнэ одоо тэр биткойн олборлдог юм биш байхгүй. Тэгвэл Google-ыг ашиглангуутлаа энэ хүн одоо юу гэдэг таны утас руу мессеж илгээх боломжтой гэж байна. Ямар нэгэн банкны нэрээр ямар нэгэн одоо албан ёсны компани нэрийг ашиглангуутлаа тань руу мессеж явуулдаг. Таны данс хэдэн төгрөг орлоо, таны дансаас хэдэн төгрөг гарлаа ч гэдэг юм. За та тэр платформ дээр дансаа бүртгүүллээ гэж ерөөсөө ямар ч гурвдагч этгээдийн одоо дүрээр энэ хүн одоо хохирогч руугаа мессеж явуулж болдог лөө өрчд.
За ерөөсөө Лавра л тэгсэн байгаа байхгүй юу. Лавра ерөөсөө биткойн тэг криптогийн жинхэнэ тоглолт руу хизээч ороогүй. Жинхэнэ данс хизээч банкнд нээгээгүй. Угаасаа тэр данс нээчлээ, таны данс нь $30,000 орлоо барьлаа гэж Лавраараа мессеж ирсэн байгаа. Энэ бүхэн ерөөсөө нөгөө луйвэрчний Лавра руу явуулсан мессеж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө энэ луйвэрч чинь бол одоо интернет орчим тэр технологиг маш сайн ашиглаж сурцсан байдаг учраас ерөөсөө хүнийг яаж захимаар луйвартахаа мэддэг. За мэдээж банкны нэрээр тань руу мессеж ирэхэр хүн итгэж штэ тэрэнд тий. Тэр ерөөсөө Лавра бол энэ дээр бол алдсан байна гэж хэлж байгаа. За ингээд энэ бүхнийг бол мэдснийхэн дараа бол Лавра мэдээж луйвэрчнаас харилцаагаа тасалсан. За түүнийг бол одоо элдвэдээ дээр хэлж чамаг юм тийм гэж бодоогүй гэл ингээл гомдолсон байна. Сэтгэл зүйн шоконд орсон байна. За ингээд Лавра өрөө төлөхийн тулд 7 хоногийн 7 өдөр 6 сар ажилласан ч тэр бол одоо зээлдэгч нарт $240,000 өртөө хэвээр байгаа гинэ. За ер нь бол одоо бараг хөөрхий те. Төлөөд л дуусахгүй хүрвэ шүү дээ. За мөн тэрээр бол одоо луйвэрчин тийм ээ Ли Бэйзин гэх одоо залууг бол одоо Ли Бэйзиг бол одоо цагдаад мэдүүлж юу яасан гомдол гаргасан байна. За бүх баримтаа бүртгүүлсэн байна. За ингээд цагдаа нар бол энэ луйвэрчин ирэн сурвалжилж эхэлсэн. За Лавра мөн яг интернет орчинд одоо энэ залуу луйвэрдуулсан гэдэг тэр линкийг ашиглаад одоо 3 эмэгтэй хохирогчийг бол одоо олж уулцсан байгаа. За ингээд яг нэг залуу буюу энэ Ли Бэйзи гэдэг залуу нийтдээ 4 эмэгтэй хүн холигдуулсан байгаа байхгүй маш богино хугацаанд. За тэгээ энэ 4 эмэгтэй нэг нь Хонконг эмэгтэй байсан. За 3 нь Сингапур эмэгтэйчүүд байсан байгаа. За ингээд ажиглаад ахаар бол нилээд одоо хөгжилтэй газрын эмэгтэйчүүдийг л сонгосон байна л да. За ингээд энэ 4 эмэгтэй чинь дөрүүлээ бас нэгнийгээ ингээд олоод уулцсан байгаа. Яг нөгөө нэг хүнд луйвэрдуулсан болохоор за ингээд энэ дөрөв нийлээд хамтдаа одоо энэ луйвэрчний IP хаягийг олж мэдсэн. За ингээд IP хаягаар нь хөөгөөд үзсэн чинь энэ луйвэрчин бол Канадын Ванкувер хотод биш Камбожид байсан байгаа байхгүй юу. За ингээд одоо энэ дөрөв ингээд энэ залууг бол одоо чад хатгаараа ингээд ирэн сурвалжлал араас нь хөөгөөд исэн. За ингээд бүр түүний хувийн мэдээллийг хүртэл олсон байгаа. За ингээд олсноор бол түүний яг албан ёсны пассвортын бол хаягийг олж авч чадсан. За тэгсэн чинь энэ луйвэрчин залуугийн жинхэнэ нэр бол одоо Фэн Юбо гэдэг залуу байсан. За тэд бол өөр одоо эмэгтэй дүрээр ч юм уу одоо ингээд нөгөө луйвэрчний чинь тэр Instagram хаяг руу битсэн байгаа. Одоо яа танилцсан мэлзэж. Тэгсэн чинь тэр ерөөсөө хариу өгөөгүй гэж байгаа. За мэдээж бол одоо өөрийн агнах гэдэг чинь мэдсэн баг л та. За тэд бол одоо энэ 4 хохирогч эмэгтэй байна. Энэ бүх олсон мэдээллээ тийм ээ. За энэ хүний одоо жинхэнэ нэр нь Фэн Юбо юм байна. За энэ хүн Камбожид байгаа юм байна. За ямар ч байсан одоо хятад хүн гэхдээ бол одоо энэ юунд Шанхай одоо харьяалагтай иргэн юм байна гэдэг бүх мэдээллийг цагдаад өгсөн. За ингээд одоо цагдаагийн одоо ерөн сурвалжлах тэр байцаалтай ажил үргэлжилж байгаа юм байна. За Лавра бол энэ бүхний одоо төгсгөлд бол өөрөө ерөөхдөө сэтгэлийнхээ үгнүүдийг хэлдэг л дээ. За өөрөө ингэж хэлж байгаа. Би бол энэ бүх явдлыг одоо үзээ туулаад өнгөрсний дараа амьдралыг маш өөрөөр хардаг болсон. Урд нь би их гинэн итгэмтгий хүн байсан. Хинтээж хамаагүй ярьж одоо совилогч хийдэг учраас өвчтнүүдтэй одоо чин сэтгэлээсээ хандаж тэдэнтэй ярилцаж тэднийг ойлгохыг хүсдэг байсан. Гэвч одоо би буцаад өмнөх шигээ болоход надад маш хүнд байна. Гэхдээ би хичээж байна гэсэн байна. За сурвалжлагч бас Лаврагаас асуудаг л да. Хүмүүс ярихдаа хохирогчдыг тийм ээ цахим орчинд луйвэрдуулсан мөнгөө алдсан хүмүүсийг маш их тэнэг гэж ярьдаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ? Ер нь энэ үзэгчдэд юу гэж хэлэх вэ гэж сурвалжлагч асуудаг. Энэ бол маш гоё асуулт гэж би бодсон. За тэгэхэд бол Лавра ингэж хэлж байгаа. Лавраас их гоё хариулт өгсөн. За та амьдралдаа луйвэрдуулаагүй гэдэг нь та ухаантай гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л одоо тэдний танд хэрэгэлсэн арга барил одоо танд тохироогүй байж болно. Эсвэл азар та амьдралдаа луйвэрчинтай таараагүй байж болно гэж хэлсэн. За сэтгүүлч бас хэлж байна л да. Олон хүмүүс одоо луйвэрдуулсан зөвхөн тэнэг хүмүүс одоо луйвэрчид тэнэг хүмүүсийг л уурхиндаа оруулдаг гэж боддгоо. Гэхдээ бол луйврын бүтцийг задлан шинжлэх үед бол бид бол өөр зүйлийг бол олж илрүүлсэн, өөр схем, тактикийг тийм ээ. Луйвэрчид хүний сэтгэл зүрэх, бодол санаанд нөлөөлж тоглолтоо хийдэг бөгөөд тэд технологиг чадварлаг ашиглаж байгаа нь
тийм ээ? Одоо цахим орчин, интернет технологи, программыг маш чадварлаг ашиглаж байгаа нь тэд нийгмээс нэг алхам төрүүлж алхахад хүргэж байгаа юм аа. Тийм учраас нөгөө хүмүүс итгэждэг. Тийм ээ? Одоо банкны нэрээр таны утсанд бол мессеж ирүүлдэг тийм технологи, тийм программыг эзэмшсэн л өөрчлөлт байдаг байна шүү дээ. За тийм учраас амьдрал гэдэг бол тийм ээ газрын зураггүй зүйл шүү дээ. Хэн ч амьдрал уурдуулж болно гэж хэлсэн. За тэгээд Лаврод эцсийн үгээ хэлээд ингээд дуусгадаг. Би одоо түүнд уурдуулсныхаа дараагаар тэр ууршнаас бол ганцхан үгийг л хүсэж исэн гэж Лавра хэлж байгаа. За надад зүгээр л уучлаарай гэж чин сэтгэлээсээ хэлсэн бол тийм ээ. Би энэ үгийг л түүнээс хүсэж исэн. Гэхдээ бол тэр хэлээгүй. Тэр уурчин бол Лаврагаас уучлалт гуйгаагүй сураггүй алах болсон. Захим луурт өртсөн хохирогч эмэгтэйчүүд бид нар бол одоо тэнэг биш ээ. Бидний сайхан сэтгэл, хүн чанар бидний одоо том дутагдал болсон юм аа гэж хэлээд Лавра бол одоо энэ нэвтрүүлгийг дуусгадаг байна. За ингээ өнөөдрийн маань бас подкаст үүгээр дуусч байна. Та бүхэнтэйгээ дараагийн дугаараараа дахин уулзъя. Хүлээн авсан та бүхэндээ их баярлалаа. Баяртай.